дугаар сарын 8-нд манай агуу орны өнцөг болон бүрт бүх ээжүүд хүүхдүүд нь тэднийг өөрийн биеэр ирж баяр хүргэнэ гэж их хүлээдэг. Ээжүүд Лёха, энэ чи яаж байгаа юм бэ? Манай Орел ТV дециметр сувгийн үзэгчид та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Өнөөдөр 3 дугаар сарын 7-ны өдөр. Энэ өдөр Японы зохиолч Коба Абе, Оросын зураач Борис Михайлович Студиев, мөн Францын хөгжмийн зохиолч Мариса Равел нар төржээ. Өөр нэгэн хөгжмийн зохиолч 12 настай Ферон Солист энэ өдөр анх удаа Парис хотноо тоглолтоо хийж байжээ. Энэтэй холбогдуулан бид та бүхэнд энэ тоглолтын хэсгээс 3 минутыг хэсэгчлэн үзүүлэх гэж байна. За би явж унтлаа. Ингээд байж чадахгүй нэ. Лёха 3 минут штэ. Залуусаа бүгдээрээ сэргийлдэ. Манай өнөөдрийн зочноор манай хотын дарга Алексей Сергеевич Ванин хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу Алексей Сергеевич? Сайн байна уу? Алексей Сергеевич, манай хот хаврыг огтход бэлэн үү? Бэлэн биш ээ. Хотын бүх албадын өмнөөс ярихад бэлэн биш гэсэн үг шүү. Яагаад гэвэл хавар гэдэг бол зөвхөн цэцэглэж, дуулж үнэртдэг юм биш. Хавар бол бас мөс гэдэг юу вэ? Хайлна, шавар шалбааг үүсгэн. Манай Орел хотын иргэдийн тасралтгүй гомдлууд заримдаа бүр уучлаарай хараалын үг чирнэ. Би та бүхэнд нэг зүйл хэлмээр байна л да. Хамгийн гол нь Алексей Сергеевич уучлаарай та манаас дуудлага ирж байна л да. Би бэлэн байна. Байна уу та ярина уу? Таны ээж та өглөө түлхүүрийн савнаас түлхүүр авсан уу? Юу би авсан. Тэр чинь миний түлхүүр штэ. Миша, чи яаж сургуультай явах гэж байна? Ээж юу сургууль? Өнөөдөр чинь 3 сарын 8 штэ. 3 сарын 7 штэ. 8 их юм ууж бай. Тэгээд ч ер нь бол би танад яг кино үзье гэж бодож байсан юм. 8. Юу марцснаас танд баяр юмын төргий. Баярлаа. Энэ завшааныг ашиглаад Настюна, Катюна, Френчик болон нэн ялангуяа Ирина Валеровнанад олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе. Бүгдээрээ сайн байцгаана уу? Зааваллаа. Одоо яг уу би тарж очиод чамайг гаргая. Тэгээд ч ер нь таныгийн тал дээр бол би тодорхой ярилцсан. Чи Маринатаа уулздаг байсан биз дээ? Эсвэл бүр салчихсан юм уу? Энэ бол миний хувийн амьдрал. Зүгээр дээ тэр Таня чи хүлээж л өнөд. Нэвтрүүлэх хөдөлгөхөд нь битгий саад болоо дээ. Хин нэвтрүүлэг чинь үздэгин? Манайхан үздэг. Тэр харж байна уу? Хин нэг нь үздэг гэж байна. За сайн байгаарай баяртай. Үнсээ. Бид техникийн саатал ужруулсандаа уучлал хүсэж байна. Ягд ч юм хин нэг нь миний ширээн дээрх материалыг өнөөдөр их болгож хэвлэж амжааг болол та. Шийтгэлийн өдөр. Юу? Юу? Кино? Америкийн? Тэнд нөгөө өдөр бүр яг адилхан өдрөөр дуустдаг штеп. Тийм үү? Алексей Сергеевич, гайхалтай сонирхолтой түүх байна. Энэ тухай илүү дэлгэрэнгүй ярьж өгөөч.
Айлуу бэцэх юм чи чинь яагаад одоо болтол унтлагаа уцтайгаа байж идэггүй лээ. Явж ээжтэй баяр хүргэе. Ээж чинь тэнд 2 цагийн турш өглөөний цай бэлдэх гээд үзэж байна. Гэтэл чи нүрэж угаагаагүй. Би очихгүй. Надад бэлэг байхгүй. Яагаад юу ч байхгүй гэж. Бид тохиролцсон мэт дээ. Чи мартчихаа юу? Би юу ч мартаагүй. Зүгээр л эн чинь шудраг биш ээ. Хаав өөрөө бэлгээ бэлдсэн. Чи өөрийнхөө бид нар бүгдээрээ нэг бэлэг өгөхийг хүсчихсэн мэт дээ. Нэг л бэлэг өгнө. Ер нь бол бас ээжийг ятгах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол гурвангийн хөлс сутгаад өгнө. Ятгах гэдэг чинь бэлэг биш. Би юу бэлгэлэх юм? Би мэдэхгүй. Нэг зураг. Зайл хурдлаа. Гал тоогоо 3 минутын дараа цуглаа шүү. Энэ юу вэ? Ямар зураас вэ? Эсвэл харийнхны газар дах зурвас уу? Хянгийн зурвсуудыг үлдээсэн бэ? Бас энэ ямар учиртай юм бол? Зайга давара. Яна түлэгдэж байна. Өөх мааны ирлээ. Зөв шүү. Энд дэв сайхан өнөрч жоход унтж яах юм? Өнөөдөр өглөөний цайнд ирэхдээ хим алгаатай ирээрэй гэж анхааруулах хэрэгтэй байсан. Масия, Ээж минь 3 дугаар сарын 8-ны минь төргий. баярлаа. Бурхан минь. Хөөе, Коля, аль би чамд туслая. Үгүй. Яста тийм байхгүй. Алив суу. Зууг руу нуруугаа харуулах ястай. Үгүй нэрэ. Энэ элсэн чихэр мөн үү? Наад чин давс. Заалгаа. Борш чанмал хаанаас энэ бүхэн. За энэ жоохон түлэгдчихтэй. Гэхдээ юу гэж? Хүмүн алив сэрэ. Үгүй наад хайрлын тавчин тэгдэг юм аа. Хамаг юм түлээ тайчихдаг. Аль дээр л гаргаж явах байсан. Тийм үү? Би харин энэ ягаад ингэж байгаа юм болоо гэж бодоод байсан юм. За, анхаараарай. Хүмүн. Аавданы хийж. Юу ээжтэй. Эхлээд ээжтэй. Хөөх. За. Хонгор минь. Бидний хонгор. Наташа минь. Бид гэр бүлэрээ чамдаа гинтийн бэлэг барихыг хүссэн юм. Энэ баярыг тохиолдуулан чи минь гайхамшигтай ихнэр бас ээж болохоор бас бид чамдаа маш их хайртай болохоор. Хөөх. Ямар гоё өнгөтэй юм бэ? За ингэж болж байгаа биш ээ. Нүдэн. Яах юм? Зайл байна. За. Ань. Нэг. Хоёр. Гурав. Энэ юм уу? Тийм ээ. Хөөөлдөгчд. За. Агарын бөмбөлгөөс үсрэх баярын сертификат. Би бүгдэд нь 3 сарын 8-ны өдрийн баярын мэндийг хүргэж байна. Баярлалаа. Хүүгээ мэдхийн хувьд би баяр хүргэхийг оролдоно гэж мэдэж байна. Манай нөхөр надад гэрлэх санал тавихдаа захиагаа уцаар явуулж байсан. Тэгээд л одоо хүртэл бидээ авч явдгийн. Хэрвээ та нарын хэн нэг нь өөрөө хүссэн ч үгүй ч бай. Хүүгийн маань энэ эмэгтэйтэй холбогдоход оролцсон байвал Оочлаа. Эсвэл ямар нэг өөр ая утсан дээрээ тавих юм бол
Александр. Сонсооч. Чи миний зэнгэлэгч хаана байгааг мэдэх юм биш үү? Би өнөөдөр чинийхийг аваад хэрглэж идэх үү? Арай буцаагаад өгье. Зэнэг нь хэр байна? Сонсооч. Бидэн дэр хүмүүс чиг яагаад ээж маань бидэнтэй хамт амьдрахгүй байгаа вэ гэдэг тухай ярилцах цаг нь болсон юм шиг байна. Аваа, би аль хэдийн бүгдийг нь уншчихсан. Тийм үү? Тэгээд юу гэж бичиж байна? Ээж таныг хуурсан гэж. Ээж маань биднийг хуурсан. Хүм наалга. Амьдрал гэдэг бол их яриагтай зүйл. Дэгдэхээ өндгнөөсөө гараад за хэрвээ жишээ болгох юм бол ийм байна л та. Хажуугаар нь нэг нохоо явж таарад дэгдэхээ тэрнийг анхудаа харах юм бол тэр тэрний ээж нь болно. Харин жинхэнэ ээж нь гарч ирэхэд дэгдэхээ тэрнийг ээжигээ гэж хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс би чамаас өнөөдөр тэрэн лөө битгий залах гэж маш ихээр гуйж байна. 3 дугаар сарын 8-ны өдөр маш их хайртай хүмүүстэй л баяр хүргэх хэрэгтэй. Дядя хөргч. Да. Коля? Нет, не Коля. А где Коля? Хэлж мэдэхгүй байна. Та удаа санд урсан байна. За сайн байна. За ихад нэг удаа. Ахад харцаа 50 болгоо. Яви, нэг яриа байна. Алю. Цог. Юм ярья. Юу? Ярих юм байна. Яви. За, бэлтгэлээ. Зэн цагийг санаж байна уу? Муу навч эргэж залгаагүй гэд бодоод үзтээ. Адгийн шар. Дима чи яваад ирэх хэрэгтэй байна. Өнөөдөр чи ер нь бол амралтын өдөр үсттэй. Улс даяараа амарч байгаа бах. Залуучуудаас хэн нэг нь явуул та. Чи хүн явуулаад байна уу? Би залуучуудыг хааш нь явуулах юм бэ? Наадуу чи хамаг цусын нурсаа тархийг гоожуулаад хайчихна. Надад тэр хүн эмнэлэгт хэвдэг биш. Мөнгөө буцааж өгөх хэрэгтэй байна. Тийм ээ тийм. Наадах чи надад маа ав. Баярлаа. За болно баярлаа. Суши идэх үү? Үгүй, би ийм иддэггүй юм. Яаж явах юм? Түүхий загас. Шимэгч хорхоо. Ойлгомжтой. Теарцсан юм чиг баахан үзээ юу? Ээж минь хэлсэн юм аа. Ээж. Чи ч насрамжийн газар их үстэй. Баярын мэнд Михаил Юрьевич эмэгтэйчүүд идэх өндөртэй өдрийн мэнд хүргэе. Баярлаа. Өнөөдөр амлсан ясаар богино өдөр байх болно. За тэнд бэлгнүүд бэлтгэжсэн байгаа. Та тийш очиад үзэж болно. Таныг батлангууд бид шууд лийлгэн. Гайхалтай. Нэрээ тийм. Тэгээд бас маргааш хэддуудаа хийх хилцээрийн баримтуудыг танд одоо тайлбарлаад өгнө. Баярлаа. Чи байхгүйсэн бол би яах вэ юм болов? Сайн байна уу? Асуух зүйл байвал надаас асууж болно шүү. Дэрнэ дуртай. Юуг нэ Михаил Юрьевич? Бүх юм зүгээрээ. Михаил Юрьевич, танд бүх юм таалагдж байна уу? Тийм ээ. Тийм. Ажил хэргийн хамтрагч нартай ийм билег бэлэглэж байхыг анх удаа л харж байна. Ажил хэргийн хамтрагчдад өчигдөр баяр хүргэчихсэн хонгор минь. Харин энэ бүхэн хувийн харилцааных. Хүүх, ийм ихийгүү. Михаил Юрьевич эмэгтэйчүүдийн дунд их нэртэйтэй салсан эхнэрүүд. Нууц амаргууд. Нөөцийнхэн. За ингээд бас нэг арсаархан. Оксана, өөртөө хамгийн их таалагдсанаас нэгийг ус сонгож хараа заа юу. Баярлалаа Михаил Юрьевич. Кофе уух уу? Уудаг шигэ. Дабл. Би үлээж өгье.
Оксана, За Михаил Юрьевич. энэ дугаарыг хардаа. Би яагаад ярьж болохгүй байгааг олж мэдээдэх. Тогтоосноо. Дахиад нэг харж болох уу? Баярлалаа. Михаил Юрьевич бүгдийг мэдчихлээ. Хотын бүх гар утаснууд хэд их ачааллаас болоод холбогдох байгаа юм байна. Таны залгаж байгаа утас чинь ч гэсэн холбогдохгүй байгаа. За ойлгомжтой. Харамсалтай нэ. За. Би бүгдд нь гар үсэг зурчихсан авч болно. Сүлжээ эзээ холбогдох юм бол. Юу? За би ойлголоо. Хязгаарч үгүй баярлалаа. Би явж болох уу? Үгүй. Надад Капейс хүртэл хамгийн ихний нислэгийн тийз захиалаад өгөх. Үгүй гэхдээ та Оксана надад Капейс хүртэл хамгийн ихний нислэгийн тийз хэрэгтэй байна. Би танаас амжилтлангуй уучлаарай. Оксана. Давнад гайхалтай харагдаж байна. тийз зөвхөн маргааш 9:15-х л байна. Юу гэж өнөөдөр амралтын өдөр би бүгдэн рүү нууцлахыг хичээж байна л да. Бас дээрээс нь сүлжээ асуудалтай байгаа. Та зүгээр л нэмэлт мөнгө өгөх хэрэгтэй. Баглаа өгөх мөнгө үлдсэн биз дээ. Тийм ээ байгаа. Тэрнээс гадна хүсээ богоод илүү бүдэг уруулын бодог танд илүү зохиж байна. Уучлаарай. Баглаа. Бас баярын мэнд. Чи яаж гавэ? Яагаад вэ? Бүх юм зүгээр? Зээжсэн үү? Бараг л. Яасан? Шалганаа. За. За унш. За би Байзараа. бас таслаад байгаа шүү. Гэхдээ чи нөгөө юу тайзан дээр гарахгүй мó? Суугаагаараа ч гэсэн надад сайхан байна. Яруу найрагч шүлэг бичсэн байна. Ямар нэг байдлаар хүндэтгэх хэрэгтэй үстэй. Ямар шүлэг юм? Ээжийн тухай? Юу гэнэ? Ээжийн тухай. Ээжийн тухай. Ээжийн тухай шүлэг. Алив тайзан дээр гарал та. За гарлаа. Энэ шинэ үеийнх нь үү? За тэгэхээр би ээжигээ гомдоосон ахиад хизээж тэрнтэй хамт гарахгүй. Хаашаач тэрнтэй явахгүй. Харж зээжсэн ном чинь хаана байна? Энэ 63 дахь хуудас. Хүүдийгээ би мөрөн дээрээ аваад зүсэм талга олно. Хатуухан мөчөр олж аваад би тайг руу явна. Тайг руу биш. Эн чинь эмгэнэл, тавилан. Зүсэм талх аваад тайг руу явсан байна. Тайг руу явна. Би мөр дагаж алах нь зөөрмөөс би хайна. За ойлгомжтой. Би чамайг яаж зээжлэхийг чинь ойлголоо. Наад интернетийг чинь бүрэн өссөн салгаж хайна. Сард нэг удаа л хичээлийн шаардлагаар орж байх болно. Ава, та зүгээр сэтгэл санаа чинь тийм хэм бэ? Та гэрлэх хэрэгтэй шүү дээ. Чи шүлгээ зээжлэх хэрэгтэй. Танд ихнэр харин надад ээж хэрэгтэй. Битгий цэцэрэхтэй. Хоёр эмэгтэй хүнийг амжихгүй шүү бид хоёр. Тайлна. Дараа нь болоод дараа нь цонхноос өвсрээд тэгсэн ч гэсэн тэр өдөр бүрэл нөгөө өдөртөө сэрдэг. Харин хөөхий тэнмэл хүн нас бардаг юм да. Алексей Сергеевич, танд ийм сонирхолтой гоё зүйл ярьж өгсөнд маш их баярлалаа. Би таныг дахиад манай студид ирээсэй гэж хүлээх болно. Баярлалаа. Танд баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр эрхэм хүндэт үзэгчтэй. Бид өнөөдрийн баярын өглөөний эфирээ үргэлжлүүлье. Ингээд хаврын энэ сайхан өдөр та бүхний хүсэлтийн дагуу бид зарим нэг хүмүүстээ тэдний дуртай клипүүдийг үзүүлж баяр хүргэмээр байна. Надежда Бушкаревад 3 дугаар сарын 8-ны баярын мэнд хүргээд тэрний хүү Михаил мэдчилгээ Надежда Бушкарева гэдэг нь би л дээ. Тийм ээ.
Михаил гэдэг бол миний хүү. Надад миний хүү баяр хүргэж байна. Баярлалаа чамд Миша. Ингээд тэр надад эрүүл мэнд аз жаргалыг хүсэж. Уучлаарай. Мөн тэрний олон сая үзэгчдийг тасралтгүй нэмэгдээсэй гэж хүссэн байна. Миша сонсооч, заавал ямар нэгэн муухай юм хэлэх ёстой байсан юм уу? Бэлэг болгож тэр миний дуртай Ёлкагийн таны тухай дууны клипийг тавьж өгөхийг хүсэж байна. Уучлаарай, би удахгүй. Зааш хөдөө. Бид нарыг бүгдийг айлгацглаа шогч чинь. Коля. Гэхдээ би жигнүүр авмаар байна штэ. Наташа, жигнүүрийг бид нар чамд угаасаа л бэлэглэн штэ. Харин баярын шүгрнээс үүснэ гэдэг бол амьдрал тэзэж мартагдахгүй. Коля, энэ чинь миний баяр ойлгож байна уу? Тэгэхээр энэ бэлэг чинь надад таалагдах ёстой ойлгож байна уу? Надад, та нарт биш. Тэгээд чи намайг өндөр сандалтай сухаас айдаг гэдэг мэдэх ёстой. Би өндрөөс айдаг. Чи ойлгож байна уу? Гэтэл та нар Харин бид ээж минь та таны хүүчин шүхрээр үсрэлийн багш гэдгийг ойлгох ёстой. Хамтдаа сайхан кайфтай үсрийг ойлгож байна уу? Ерөөс сууж аймаар биш. Тасархай байна ээжээ. Би хамлж байна. Харин бид хамтдаа талбаараа явж чиний хөгжөөнд дэмжигч тулна. Кино камер авч үчээд 10 жилийн дараа чиний аж нар чинь үзээд манай эмэж мундаг юм алж байна гэж хэлнэ штэ. За илүү. За тэхэстэй. Би бодож үзье. Зонч байж магадгүй. Тэр болтол би спортоор хичээлээд турчих чинь билүү? Тэгээд ч би бол эмэгтэй хүн. Харин эмэгтэй хүн шууд зөвшөөрөх ёсгүй. Ээжээ тэр чинь ойлгомжтой. Гэхдээ үсрэлт бол өнөөдөр 12-оос. Нэг бол өнөөдөр. Нэг бол хэзээч биш. Тэгвэл хэзээч биш. Чи яачих нь вэ? Кафе орё. Хичээлээ хийж гисэн юм уу? Аваа. Би ер нь бол танд кафед охинтой уулзна гэж урьдчилж хэлсэн шүү дээ. Чи эхлээд хичээлээ хийчих. Дараа нь тэр охин дугаа юу? Би тэрэнд амлчихсан эмэгтэй хүн хуурна гэдэг эр хүний зам биш. Тэгээд юун охин юм? Ангийн охин? Тэгвэл чи ангийн охин дугаа уцаар яриад чамд аав байдаг. Тэгээд тэр аав нь хичээлээ хийгээгүй бол гарахыг зөвшөөрөхгүй байна гэд хэлчих. Нэг бицхан асуудал байна. Сүлжээ болохгүй байна. Миний удснаас залгаад үзэлтэй. За байж байх л ёстой доо. Нэрэ байхгүй юм шүү. Чи өтгөр гэж ямар тэнэг юм бэ? Чи зохион байгуулсан уу? Тэр ч арай үгүй баха. За тэгээд явцгаая. Юу? Намайг энд энийг гоож байна гэж хэн ч хэлэхгүй. Зүгээр л аав Америкийн хэрэглэхийг хоргорчихсан. Яах вэ? Баяр болж байгаа юм чинь нэг уучих юм уу? Энэ бидний цэргийн нууц болог. Гэр бүл чинь хаана байгаа юм бэ? Баяр хүргэсэн үү?
Юун гэр бүл. Бэ зэрэг тал баасан. Шүүхэр чин дугаарч байсан юм. Уухыг бүр оог торгилдог байсан. Тэгээ дараа нэг орсон биш, бүрийг удаг болсон. 8 дугаар сарын 2-нд найзуудтайгаа уусан чинь тэр надад нэг л юм өглөөд байсан. Би Натюска охина гар дээр зөөж оруулахад ааваа гээд л орилсон. Тэгээд ер нь би явчихсан. Ийм ааваар яах ч юм бэлээ. Тэнэг. Цэцэг бэлэглэж болно үстэй. Ядаж жилдээ ганц удаа. Чи тэгж бодож байгаа мó. Маа. Дараа болчих. Та нар хамт байдгүй ч гэсэн гэр бүл үстэй. Гэхдээ тэдэнд яг өнөөдөр л баяр хүргэх хэрэгтэй дээ. Маргааш бол хэрэггүй болно. Чи намайг ингэдэг мэднэ үз. За чи төлөөж байгаа мó? Юу гэнэ? Хүнс их байна. Битгий хэрэггүй дээ. Хөөж хэрэггүй. Гизгнээс айдах юм аа. Хэрэггүй. Хүндэд хүмүүс хаяхаас айдгүй юм уу? Уучлаарай. Хэдий болтлын юм бэ? За. Байна уу, Коля юу? Эмээ минь юу гэж? Би эмээ биш ээ. Эгүүл би Коля биш. Би өгнө. Би бүгдийг өгнө. Надад зөвхөн банк л орох хэрэгтэй. Өчигдөр яагаад ороогүй юм? Өнөөдөр улс даяар амралтын өдөр шүү дээ. Хаа нэгтээ явах гэж байсан юм уу? Маргааш өгнө. Маргааш бүгдийг өгнө. Үгүй юм биз дээ. Өвдөж байна. Ээж. Ээж чинь чамд худлаа илж болохгүй гэж хэлж байгаагүй юм уу? За энэ байна. Өнөөдөр 417 төлөөлөгч. Бид нөхцөл тохиол системээ үргэлжлүүлэн судална. Бид Б үсгэн дээр зогссон. Б. Оо, тэр чинь буу юм байна. Хэрвээ баруун нүдэрээ 3 аниучих юм бол Зөв байна. Буу. Гэмт хэрэгтэн баримтлаглаа. Тэр аюулгүй. Маш аюултай. Яхаар аюулгүй байдаг үлээ? Ээж нь ямар эвтэйхэн свитер нэхэж өгөө вэ? Тийм ээ? Ээж. Харин чи надад баяраар минь мэд хүрхээ марцсан биз дээ. Мааш амин нэрээ тийм шүү. Баяр хүрхээ марцгаж. Хэрэг би чамайг явуулахгүй бол яах вэ? Мааш хүлээж байл та хүлээ. Тавихгүй дээ. Ээж намайг ална. Тэгвэл хин надад баяр хүргэх юм? Би одоо чамд баяр хүргэнэ. Эхлээд би ээжтэй баяр хүргэчихэд дараа нь Николя, сонсвоо. Ээж Мартин намны минь үнсэй гинэ. Үгүй юу? Баярын өмнө над дээр нэгч сурагч бэлтгэл дээр цэцэггүй яриаггүй. Тэгсэн юм. Байран дагшилсэн шүү. Маша хүлээж байл та. Би нэг хамтрагчтай мессеж явуулах хэрэгтэй байна. Маша энэ их чухал юм аа. Хүлээж байл та тэхүү Маша. Би ч гэсэн үү? Тэгвэл би явуулчихлаа.
Хамтрагч чинь жаргалтай байгаа. Харин би Энэ бол өөр хэрэг шүү. Ресторанд орондоо Патрик. Тийм ээ, мэдээж би өөрийгөө танилцуулж болно. Аглах мөрдөн байцаагч Вакулико. Гэхдээ та энэ бүх хэрэггүй асуудал тавьж явах үеэр чинь цаг яваад байна. Би таны хүүч аврагдах эцсийн боломжийг алдаж байх вэ гэж айж байна. 5 минутын дараа би таныг радио эфирт толбоно. Хэрвээ та бүхэн асуултанд зөв хариулбал ноутбук мэдээж таних болно гэдгийг сануулмаар байна. Харин тэр зураа бидний түүхийг сайтар давтахыг санал болгож байна. За ингээд Хэрэгтэй мессеж сонгоно. Бодосны мэдээллийн хуудас руу шилжинэ. За ингээд боллоо. 50 ээж тусламжийн дуу хоолой хүлээн авна. Харин эдгээрийн 20 нь мөнгө явуулж тэндээс чи цалингаа аваад ээжтэй бэлэг худалдан авна. Зя, ийм л байна да. Хэрвээ нэг газарт нь багассан бол нөгөөд нь заавал нэмэгдэнэ. за тэр энерги хадгалах хууль. хэн бэ? Онгорхой. Сайн байна уу Марина Алексеевна? Сайн олиодож гороор. Та чинь яагаад хаалгаа цаашлахгүй байгаа юм бэ? Би хинт хэрэгтэй гэж. Дмитрий Геннадьевичийг хүлээж байгаа мó? Тийм ээ, наашар. Тэрний хамгийн дуртай байн шиг хийж байна. Хөөгөөд чинь баяр хүргэсэн үү? Баяр хүргэсэн. Баахан цэцэг бэлгэлсэн. Айгуу сургуулийнхаа цайны мөнгнөөс цуглаасан биз? Яг л нөгөө янзаараа баахан цэцгэн донд л сууж байна. Цэцгэн дондоо. Би тэнд мөнгө чинь буцааж өгөхөөр ирсэн. Ишээ тавьчих юм уу? Тэг. Өнөөдөр өгөхгүй байсан ч болох байсан. Дим баяр нь орой надад мөнгө авчирж өгөх байсан. Өнөөдөр биш байж болох байсан юм уу? Баярлалаа. Тийм. Хизээ чадахын тэр үедээ л аваад ир. Дим мама нэг сайхан сэтгэлтэй хүн байгаа юм. Чи мэдэн штэ. Гэхдээ тэр хит их ажиллаад байдаг юм. Тэр бүр надад хаана ажилтгаач хэлэхгүй байгаа шүү. Би тэрнийг тагнуулын тусгай салаана гэж таамаглаад байгаа. Марина Алексеевна маш их баярлалаа. Маа хөвгөдөө өгөр. Хэрэггүйдээ өргөө баярлалаа. Хөвгөдөө өгөөг. Бяцхан хөвгөдөд. Та ч их сайн хүн шүү. Тэгвэл би 7 хоногийн дараа өгнө. Яг өгнө. За. Баярын минь. Баярын минь. Баяртай. Эрхэм хүндэт үзэгчдээ, энэ бол миний хүү Михайлын надад зориулсан баярын мэндчилгээ байлаа. Тэгээд би санаандгүй тэрний хитэн зураг надад байж таарлаа л гэж хэлэх гэсэн юм. Тийм ээ. За би одоохон. Энэ хэдтэй байгаа юм бэ? 2 сар 3-7 хоногтой байгаа юм. Энэ бараг л тэрний орилж яваагүй байгаа царийн ганц зураг нь энэ. Харин энэ бол хүү минь нүцгэн байж байгаа нь. Орон дээр хөвдөж байгаа. Гэхдээ жоохон өвчтэй байсан л да. Зарим газар нь жоохон хавдартай байгаа. Боорхон минь та би тэрээс өөр хийн чинийг үздэггүй нь ямар сайн хэрэг вэ? Нэг удаа бид тэрнийг шинэ жилээр цас охины хоцоор гойсон. Тарийг урд ус даашсан. Тэгээд юу гэж дараа нь бүтэн жил бухимдсан. Яагаад гэвэл хүүхдээс чи ямар хүн болмоор байна гэж асуухад нь хүүхдэд сансрын нисгэж гин харь манайх охин гэж хэлдэг байсан. Би ч бүр нөгөө асуудал үүстэл гэж сандарсан. Гэхдээ зүгээрээ гайгүй тайвширчихсан. Яг жоохон байсан болохоор тэгсэн байх л та. Харч нөө харц майхтар байгааз. За энэ бол бүх ээжүүд эмэгтэйчүүд зориулсан та бүхэн манай сувгаар өнөө орой үзэх баярын концертын хэсэг байлаа. Харин бид ирчүүдээс манай студийн утсаар баярын мэндчилгээг хүлээсээр л байна. За ингээд бидний лөө нэг оролцогч холбогдлоо. Та ярина уу эфирт холбогдлоо? Байна уу Катюша, сайн уу? Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулна уу? Александр Игвэний гэж байна. Таних хэрэгтэй шүү дээ. Александр Игвэневич өдрийн минь. Тийм ээ, намайг редактортойгоо холбоод өгөөч. Мэдээж тэгэлгүй яах вэ? Мөн Александр Евгеньевич хүндэт эмэгтэйчүүд та бүхэн бүгдд нь баярын мэндчилгээ хүргэхийг хүссэн. Та нараа юу гэж санана? Айхтар сахилахгүй. Огтыг яана гэж? Марина цагаахан хөөрхөн сайн сурдаг охин. Тэгсэн үгүй. Одоо Таня гин. Ямар ч юм. Таня гэдэг чинь сайн шүү. Юун сайн байх вдэ? Өдөр бүрэл сольж байх юм. Яг аавыгаа дуурайсан. Байна уу, сайн уу? Би харин энэ Ориол хотод байна. Ээжтэй минь хүргэхээр ирсэн юм аа. За тэр яг сонсож нэг гэр бүлийн нэвтрүүлгийн санаа байна. Цэцэрлэгт нэг өглөөний хөтөлбөр болсон юм л да. Тэгээд хүүд маань туулааны хооц өмсгөлчихсэн. Фото альбом.
Юу гэж би энд нойр гүйдлээс болоод энтхийн суугийг асаалаа л да. Тэгсэн энд нэг цагаан царайтай дажгүй хөөрхөн хүүхэн хүүгийнхээ тухай яриад бас зургнууд үзүүлээд л байна. Энэ гихтэйх сэтгэл хөдлөж байна. За товчхондоо ямар маягийнх байх вэ гэхээр ийм байна. Студид хөдлөгч байна. Тэрэн дээр зочид ирнэ. Алдартай хүмүүсийн ээжүүд мэдээж бүгд зургийн альбомтойгоо. Хэн хөдлөх юм бэ гэж юу? Надежда Бушкарева. Реал ТV. Маргааш хуулийн зөвлөгтэйгөө нааша нис. Тэрнтэй гэрээ хий. Тэгэд хэдэн 7 хоногийн дараа цаасъя. Өглөөний прай тайм. Завлаа. Минийхөө дандаа бассейнд л хүндэрчдэг байсан. Нэрээ юу? Бид нар бүр яагаад ингэдэг юм болоо гэж боддог байсан. Ээж. Миний хүүхэд байхын зурагтай альбом хаана байгаа вэ? Наташа. Гү бид чинь дөөр үзэхэр байж талбай руу явж байгаа шүү дээ. Тэгвэл би эмэгтэй хүн. Би ямар ч нөхцөлд хөөрхөн сайхан байх ёстой. Чи спорт хослолтож гайхалтай харагддаг штэ. Наташа энэ арай тэрнэ тэгвэл маашаа битээр өвчил та. Тэгээд нэсэх талбай дээр уулзцгаая. Үгүй шүү, ёстой үгүй. Та нар надад дэмжиж баг болно гэж амарсан. Тэгээд би тийм баг байгаасаа л гэж хүсэж байна. Тэгэхгүй бол 12 гэж амжихгүй. Тэгвэл хэн Самеловын төрсөн өдрөөрөө камера мартсан юм? Хэний толгойн цоорхоо юм? Борхон минь тэр камера март. Та нар чинь гэр бүлийн аимшиг кино авах гэж байгаа юм уу? Шүхрээр бууж байгаа фений буухыг авахгүй юу? Би хүсэхгүй байна. Тэгвэл 2 удаа үсрэх хэрэг гарах нь. Тэгвэл эхлээд бэлтгэл, дараагийн удаад нь зураг авалт хий. Кофе тийм юм байхгүй шүү, мөрөөдөгч хэрэггүй. Үгүй ээ, тэгвэл маашка битээр явуулаа. За нэстгийн талбай дээр уулзцгаая. Самелов явахад 20 минут. Байц хүлээр дээ. Бид хоёроос гүйж байна штэ. Үгүй. Ээж л дээ. Петя намайг сонстоо. Петя хаашаач явах болов тийх үү? Би бялуу хийж дуртай байцааны оромгийг чинь хийж өгье. Юу бэлөө вэ ээж минь явъя л да. Ойлгож байна уу? Тааварлашгүй явтаад болж тээ хүмүн. Ямар? Надад үнэхээр өмсөх хувцас байхгүй байна. Би яваад хувцас ачаад ирье. Тэгэхээр тэр охин чамайг ресторанд өрсөн юм уу? Тийм ээ, яг тийм. Тэгээд би тэр цэцэг авахар явж байна. Бид болцоотой. Чи хичээл авахт хийдгүү байж. Чи ресторанд орж бүр болцоонд явдаг байх нэ. Тэгээд бүр 3 дугаар ангидаа шүү. 5 дугаар ангидаа шүү. Тэр нь бүр 5 дугаар ангидаа шүү. Би зарим нэг хүмүүсийг бодвол эмэгтэйчүүд сонирхолтой учраас л та надад атаархаад баг шиг байна. За одоо аавда бүдүүлэг зан гаргах хэрэггүй шүү. Би бүдүүлэг зан гаргаагүй штэ. Сая энд машин дотор чи шууд л аавда бүдүүлэг зан гаргалаа. Би сая танд бүдүүлгээр хандаагүй. Үгүй чи дөнгөж сая л аавда бүдүүлэг зан гаргалаа. Машинаа зогсоогоох. Чи юу яриад байгаа юм бэ? Зогсоо. Наанаас гараа аав. Зогс. Жаач нүвэ. Би танд явахгүй. Чи яаж явах гэж байгаа юм? Багаж руугаа орно доо. Танаас салхан байхын тулд. Баярын минь. Ад жаргал хүсье. Урт наслаарай. Баярын минь. За явах уу? Хаашаа? Юу хаашаа гэж? Такси авах уу? Дэгэ. Явууллаа. Би өнөөдөр телевизээр харлаа. Тэгсэн тэнд ирчүүд Мартин амнаа байгаагаасаа илүү сайн болох гэж үздэг юм байна лээ. Хэн үнэлдэг юм? Би өнөөдөр их нэртэй Люсичка хонгор минь хоёулаа дэлгүүр орё л да. Би чамд бэлэг авч өгье гэсэн чинь тэр явж ажиллаа хий. Чиний авч өгөх бэлгийг чинь мэдэж байна гэдэг юм да. Тэр бэлэг чинь юу болж ирэхийг ч мэдэж байна гэж байгаа юм да. Тэгсэн миний өчигдрийн тэрэнд цэцэг авч өгсөн хагас шил оргилуун дарсаа аваад одсон юу болох вэ? Уг нь сайхан суйл гэж бодож байна. Би Мартин амныг хэрхэн өнгөрүүлнэ? Тэр жилдээ их нэртэйгээ яг тэгж амьдрна гэж бодсон юм л да.
Тэгсэн чи ямар ч баярлсан юм байхгүй. Яг л могоо шиг хорон үглэн. Сохтуу цэцэг болж ирснээс эрүүл мөнгөтэй ирсэн дээр юм байх уу? Тэгээд би нэгэнд л баяр болж байгаа юм чинь ээж дээрээ нэг ороод гарыг гэж бодлоо доо. Ээж минь баахан хоол хийж гисэн байлаа. Торт хуушургээд л. Мэдээж бас өөр юм байгаа л да. Ээж гэдэг чинь эхнэр биш шүү дээ. Хүн шүү дээ. Хүн? За би явлаа. Игч маань хөнгөөс алгинэ. $100 өгье гэсэн. Болгоомжтой яваарай. Уучлаарай. Байна уу? Санж нээж. Амлсан тэгэд яах юм бэ? Ер нь бол би ажил дээрээ байна. Болоод өгөрэй. За баяртай. Нөхдөд ганц минут анхаарна уу? Өнөөдөр баярыг тохиолдуулан үдийн цаг хүртэл ажиллана. Гэхдээ би та нарыг тараад шууд тэр хүүхнүүд дээрээ очиж нялуур гэж эрт тарааж байгаа юм биш. Онгор би иргэ залгана. Харин ээжүүдээ баярлуулаасай гэж тарааж байгаа юм. Залуучууд минь, ээж гэдэг бол гэгээ юм гэдгийг санаж ав. Ээжигээ хуурч болохгүй. Тэрний тусын тулд бүгдийг хийхгүй байж болно. Харин хэрвээ амлсан бол тэрэндээ хүр. Бид яах гэж өдөртөө мянган хүнийг хайдаг юм бэ? Магадгүй цорын ганц хүнийг аз жаргалтай болгохын тулд ч байж магадгүй юм. Харин ээж чинь та нарыг хайрладаг шиг энд та нарыг ахиж хайрлахгүй тогтоож аваарай. Харин ээжигээ халамжилсны чинь төлөө тэнд олон ч нүгэл чинь намжлагдах баг. За тэгэхээр 3 хүртэл ажиллаад гэр гэртээ. Юугаа зогсоовэ? Юугаа хүлээгээв? 3 хүртэл зөндөө цаг байна. Алив ажилдаа. Би сонслоо. Юу вэ? Юу? Миний данс руу мөнгө явуул. Яна их мөнгө. Хаашаа? Би ч хаашаа? Юуда? Марина Алексеевна. Димочка. Марина Алексеевна, юу болов вэ? Нойрны юм. Таван цаг. За. Баярлаа. Гэхдээ энэ зөвхөн нэг цаг. 5 цаг. $40,000 үнэтэй цаг. Өөрөө хиндийн нийлээ итгэж байна? Зөвхөн 2 цаг. Би маа нэг л биш ээ. Зөвхөн 2 цаг. Чамд нэг гинтийн билег барихыг хүсээд тохирох мөчийг хайгаад байсан юм л да. Би ээж болно.
Манай гэрийн хажууд мөнхөд нуугдаж байдаг папараццийн тэмдэглэлийн дэвтэр. Энд манай ээж хаашаа явсныг хийсний төлөө таныг хэдийг авсныг чинь бичсэн. Таны утасны дугаар бичигдсэн байлээ. Цэцэг аваад тэрэн лүү явъя. За. Коля юу? Коленька. Коля байна. Бурхан минь ашгүй дээ. Чи дугаараа сольчихсан. Чам руу залгаж болдоггүй шүү. Гар утас гэж ёр болохгүй юм. Чиний бүх юм зүгээр үз. Зүгээрээ. Дэглэмээ барьж байгаа юу? Барьж өгөө. Би хоолоогоор ч барихгүй байгаа гэдгийг мэдэж байна. Харин өвчнөө дарахын тулд зөв хооллох хэрэгтэй. Өөхрийн илгээд хэрэгтэй шүү. Бэ мэднэ. Коля минь надад гай тохиогоод байна. Дээрээс ус алдчихсан. Хэн? Юу хэн гэж Коля дээд айлынхан л байхгүй юу? Нэг тийм эмэгтэй амьдардаг та. Гээ үсгээр эхэлдэг. Уучлаарай Коля, нэг тийм богино юбктэй л яваад байдаг. Тамиг татдаг. Дандаа л эрэгтэйчүүд тэднийд байдаг. Та тэдний дорсон уу? Очсон. Юу гэж хэлсэн тэгээд? Намайг холхон байл гэсэн. Яах вэ Коля? Одоо яваад очие. Хаягаа илдэ. Кавентирний 18-22 тоод. Чи ч мартчихаа юу? Хааш яргав? Уучлаарай. Яагаад юу гэсэн үг юм? Уучлаарай. Таны настан тохирохгүй байна. Нас ий? Тийм ээ. Сонсооч. Та яаж ингэж ичиггүй хэлж байна? Би бол Орсын хавьяат багш хүн шүү. Манайда зай байхгүй нэ. Бас би эмэгтэйчүүдийн олон төрлийн спортын мастер хүн шүү. Ээж, Оо хүмүүн хүрээд ирлээ. ээж та яаж энэ дэрээ вэ? Чи намайг үрсэн бидтэй чамдаа маш их баярлаа. Би таныг хаашаа урсан гэж. Яана ээжээ би санамсаргүй танд мессеж явуулсан байна. Би одоохон антаад яриад заа юу? Одоохон. Сонсооч. Та надад хүүтэйгээ ярихад цатаа болоод байна. Ээж гойж байна. Та одоо гэрлэггүй явна? Маша хаана ойлээ? Маша гэртээ байгаа. Тэр ягаад гэртээ байгаа вэ? Би энд ууцалтай юм аа. Уулзалтаа Машагүйгээр Мартин 8 дөө. Тийм ээ. Чи өөр эмэгтэйтэй болчихсон юм уу? Юун эмэгтэй вэ? Хүмүүн битгий надад худлаа яриараа. Урдж болохгүй юу? Чи бол шүний клубаар тэнэж явах биш. Хичээлээ аль хийж байх хэрэгтэй. Нөгөө Антон чамайг тэр хүүхэнтэйгээ танилцуулаа юу, тийм үү? Ямар эмэгтэй вэ? Би ажилтай байна штэ. Ээж та битгий уцаа тайлхтай. Барьж бай. Ээж та юу хийгээд байгаа юм бэ? Надаас хол бай. Болилтой. Гараа тат сургуу хүмүүжүүлж явж байна. Надад чиний царайны өнгөч нь юусоо таалагдахгүй байна. Бүрнийг цав хийж гисэн унжгаар болчихож. Чи өглөө гүйж байгаа юу үгүй юу? Таны захиалга? Баярлаа. Ээж гойж байна. Намайг унжгаар гэж битгий дуудалтай. Би ажил дээр байна. За. Сергей Николаевич. За тэгээд өнөөдөр хэнийг барих гэж байгаа юм? Хар тамхичдыг үү? Хар тамхи зуучлагчдыг. Тэгээд бид нар отлонд байгаа гэсэн үг юм уу? Багш нарын өрөөнд маргааш ярих юмтай их сайн хэрэг болох нэ. Өөр юм захих уу? Эслэн чихэр авъя. За. Харин чи тэр нууц ажилтнууд болж төрдгөө юм гэдэг олон ангид кино үздэг үү? Ээж надад олон ангид үзэх зав байхгүй. Муу байна да. Тэндээс чамтай ижил мэрэгжилтэй хүмүүс хэрэгтэй мэдээлэл олж авч болох байсан юм. Ялангуяа сүүлийн сохор намын гэдэг ангиас бол. Тэр сохор намын гэдэг ер нь бол давхар тусгай ангийн ажилтан. Их айхтар. Ер нь бол нэг тийм новшин амтан байгаа юм. Та юуг зогсоод байгаа юм бэ? Зүгээр л уучлаарай. Манайд элсэн чихэр байдгүй зүгээр үү? За хэрэггүй дээ. Мус аваад ирээ. Бас зүг юм бол. Ээж тусгай албаныхны тухай олон ангитай киног тусгай албаны тухай огт мэддэггүй хүмүүс хийдэг юм. Чи яаж мэдэж байгаа юм бэ? Чи олон ангид кино үздэггүй үстэй. За зүг юм бол. Баярлаа. Зүгээр те. Ээж би танаас гойж байна. Би дасгалаа хийж байна. Би хөөрүүлсэн сүг ундахтаа ууж байна. Хоёулаа ингэж тохирё заа юу. Та одоо гэртээ харин би Антоныг хайхаар явъя. Антонгийн хаанаас байх юм бэ? Чи мессежээ над руу явуулчихсан шүү дээ. Тэгэхээр чиний хамтрагч чинь би. Алив? Гэнт хэрэгтнүүдийгээ заагаад өгөө. Би тогтоогоод авъя. Хамтрагч минь. Сонсож та тэр хаалга руу анхааралтай хараарай. Хэн орж гарч байна? Хэн орж гарч байна? Хэн орж гарч байна? Ойлгосноо?
Та чи хайж гадаг юм эргэх болоогүй юм ш. Дахиад хэдэн метр явах хэрэгтэй байсан юм. Гадаад Монгол комыг сонгосон танд баярлалаа. За араарай. Ичгүй шүү. Хөөжилтөө Эрдэнэшил шүүхрийн клуб та бүхэнд мэдчилж байна. Таныг ч бас. За бүгдээрээ игнэ болоо зогсчих. Эхлээ та бүхэнд Мартин 8-ны мэд хүргэе. Энэ гайхалтай баярыг яг ингэж өнгөрүүлэхийг шийдсэн нь надад их таатай байна. Манай хүн үсрэхээс татгалцсан. Би тэрэнд сертификат өгсөн чинь тэр айгаад байгаамаа. Өөрөө үсрэгсэн. Би ч гэсэн айж байна. Би ч бас айж байна. Зэгт. Нэгдүгээрт бид бүгд даатгалтай байгаа. Хоёрдугаарт энэ манай ээж. Бас л та нартай хамт анх удаа үсрэх гэж байна. Тэр маань их зоригтой хүн л дээ. Тийм ээж. 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 Байн бэжя. Бэд төрсөн. Төрчихсөн. Яг уу ингэж төрчөд байна. За бид хичээгээл байна гэж байна штэ. Хэрвээ янз бүрийн бол бид нарыг үсэрч бай. Яасан? Тэд нар төөрчихсөн гинэ. Үгүй, битгий намайг ятгаад байгагүй шүү. Энд чинь яаж байгаа юм бэ? Тийм биз дээ. Надад дэмжиж байгаа олон гэж амласан. Би тэд наргүйгээр нэсэхгүй. Тэгэд би яаж чадах юм бэ? Би ямар тэд нартай хамт явж байгаа биш. Байна уу? Петя чи юу? Петя биш ээ, Наташа байна, Коля. Чи ойлгож байна уу? Энд нэг юм болоод бид нар төөрөөд нөгөө байна уу? Уцаа тасалчихлаа. Сүлж алгууллаа. Гар утасны сүлжээний бурхан минь танд баярлалаа. Дахиж уцаа авах хэрэггүй боллоо. Ээж нисэлдэ. Та насан туршдаа надад өөрийнхөө айцтайгаа тэмцэх хэрэгтэй гэж хэлдэг байсан мэт дээ. За нисгэй. Би ер нь бол эмэгтэй хүн шүү. Тийм ээ, би айж болно. Би угаасаа айх ч ёстой. Би чадахгүй. Би юу ч сонсохгүй байна. Нисцгээ ээж. Хараач Миша. Жиж манайхаар ирээгүй уудсан байна шүү. Олон жил өнгөрч. Гэтэл танайд юу ч өөрчлөгдөг хүн шүү. Хэн энийг хийх юм бэ? Би юу? Үгүй дээ, чи гол нь энэ бүх ажлаа битгий орхиорой. Би танаар өнөөдөр өглөө залгасан. Би удсан минь хаана байгааг санахгүй байгаамаа. Цэцгээ тариха болчихсон юм уу? Жохон эрт байна. Одоо бол ер нь би тэрэн дээр цэцэгтэй орё гэж бодсон юм. Цэцэг манай зөвхөн Тома юм гинлөх бах та. Тэр цэцгээ хүлэмжин тарьдаг юм. Тэр тэнд байгаа булангийн цаад 3 дахь байшин. Зяз. Миша, чи дараа нь явахдаа салга ёс хийхээр ороод ирээрээ. Өвөө минь надад зав байхгүй явах хэрэгтэй байна. Та гол нь эндээ сайн байгаарай. Миша минь. Чи гол нь чамайг жаргалтай байлгахгүй байгаа зүйлээсээ салхаас битгий айгаарай даа. Сайн байна уу? Маш их гэж би хэлсэн шүү. Аль яшинга чи эхлээд хоолоо идчихэлтэй. Сайн байна уу? Зараар ирсэн үү? Үгүй би цэцэг л авах гэсэн юм. Хоол чи хөрчихөн штэ. Наадха хаяач те. Би наадхыг чи өөрөө барьчихна. Чи яаж барих юм? Аль хэдийн алдчихад би гойсон. 20-50 гэж тэгсэндээ ганцыг алдчихж байгаа юм да. Битгий хөлдөр орооцолдод байл да. Битгий хурлал да. Одоохон. Та тракторын тухайд ирсэн үү? Би ойлгосонгүй. Үгүй трактор биш. Надад цэцэг хэрэгтэй байна. Та цэцэг зардаг үстэй. За би одоохон өөрөө барьчих юм. Үгүй дээ. Энэ жилийн цэцгнээ бүх захиалга бичигдсэн байгаа. Битгий энэ хөл доогор мүлгэд байлаа. Битгий саад болоод байгаа ч тийм. Саад болоогүй. Юу чадахгүй юм байж явж үз. Намайг тэндээс бөөнөр авчир гэдвэн. Бэж гисэн бөөнөр. Гэхдээ жижиглэнгийн үнээр авъя. Та нар чи гуруулаа наа дахиагаа барьж чадахгүй юм уу? Би чамд хэлээд байна. Чадахгүй гэж. За алив алив.
Тэнд бүх юм тооцоологдчихсон. Бүх юм баримтын дагуу байна. Гэрээнд нэг тийм зүйл байдаг юм. Давтагдчихгүй хүчин зүйлгээ гэдэг юм. Давтагдчихгүй хүчин зүйл гэдэг бол гар нь яг дэгээ шиг ийм ээжтэй байгааг хэлдэг юм. Энд ингээд хөл доор саад болоод явдаг. Маа. Та гайхалтай эмэгтэй юм. Танд баярын минь төргий. Чи ихийг үнэлээ л дээ. Тэр чинь чамд ганцхан дараа нь харамсан шүү. Ээж та яасан бэ? Ээж болилдоо та яаваа? Ээжтэй. Би уучлалахгүй ч байна. Надаас уучлалахгүй хэрэггүй дээ. Би мэдэж байна. Мэ, энийг ав. Хэд юм? Зүгээр аваа. Юу ч хэрэггүй. Ав. Баярлалаа. Чи Коля биш. Сайн байна уу? Намайг Коля нөгөө ус алдсан тухайд ороод гараач гэж хөөсөн юм л да. Тийм ээ. Аимшиг. Аимшиг. Засвар их хэрэгтэй юм байна. Ямар их мөнгө хэрэгтэй гэж. Аль хуршүүд чи юм бэ? За би зохицуулнаа. Хинтээ уулзах гэж байгаа үлээ? Танах ус алдаад байна. Би сөөхрөө удасцсан. Харин тэд нэр хоолоогоо солихоос татгалзаад байгаа. Би ханаас мөнгө олох юм? Өөрийгөө худалдах юм уу? Сайн байна уу? Юу? Би сантехник байна. Сөөхөөс үү? Үгүй. Өөр байгуулгын. Үгүй энд нэг л өдрийн ажил байна. Обоо нагаад ханаа бодох хэрэгтэй юм байна. Авах юм уу? Байна уу? Байна уу? Утас нэг л биш ээ. Баярлалаа. Баярлалаа. Таны залгсан дугаар холбогдох боломжгүй байна. Сүлжээ нэг л биш явах шиг байна. Тэгэхээр юу ч болохгүй л гэсэн үг. Яагаад болохгүй гэж? Болно шүү дээ. Би одоо яваад бодог аваад ирээ. За. Оо, хоош өрөөд. Үгүй дээ, баярлалаа. Би цадгалсан байна. Гооч байна. Баярлалаа. Сайн байна уу? Дантанд мөнгө хийх хэрэгтэй байна. Мөнгө өнөөдрийн дотор шилжинэ. Уга яг одоо хэрэгтэй байна. Миний хүүгийн зүрх нь муудаад байгаа юм. Танд зөвхөн тэр оргил өрийн тэмдэх мөнгөний машиныг л зөвлөж чадах бай. Надад юу ч харагдахгүй байна. Та Афритрас сонгоно уу? Надад би лайн хэрэгтэй байна. Хөөмин, жаалмин. Чи ойлгох бах. Би юу ч харахгүй, шил минь хагарчихлаа. Чи утасны мөнгө төлж чадах уу? Энэ мөнгө, энэ дугаар нь би барьж бай. Алив.
Асуудалгүй юм ээ. Чи дуугаарыг нан дураагүй биз? Үгүй ээ. Ээжээ. Би гэртээ ирлээ. Ээж. Аава энэ машин чинь нэг л давчуу юм аа. Хоёулаа шинийг авах хэрэгтэй байна да. Бүсгүй 7 сарнаа өгөөч. Бидэнд сараан цэцэг хэрэгтэй. Сараан цэцэг өгөөч. Сарнаа сонгодог юм. Тэр сараан цэцгийн дуртай гэж бичиж байсан юм аа. Дараа амтэн. Харин одоо хүүдээ бүдүүлэг загнах хэрэггүй шүү. Би тэгээгүй. Үгүй ээ, та тэгсэн. Тэшн дотор явна шүү чи. Тэр сараан цэцгийн дуртай байхад бид яагаад сараан цэцэг авах ёстой юм бэ? Дараа амтэн. Хэрвээ ээж амьд байсан бол тэр үнэхээр танаас салах байсан юм. Хэчилгүй тэрний нүд рүү хараарай. Үнсэлцэгтэй хилээ оролцуулах гээд дэм шүү. Айлгчихна. За ороор амжилт. Хүлээж бай. Цэцгийг хэн бэлгэлэх юм? Сайн байна уу? Сайн байна уу? Энийг танд Кристина. Баярлалаа. Их гоё цэцэг байна. Гэхдээ та өөр Кристина хайж байгаа. Би чамаас арай л ахмад хүн хүлээж байгаа. Тийм ээ, та манай аавыг хүлээж байгаа. Аава. Би тэрний нэрийн өмнөөс тантай бичиж байсан юм аа. Гэхдээ та тэрэн таалагдана гэдэгт би итгэлтэй байна. Тэр их сайхан сэтгэлдээ бие даасан, анхаарал тавьдаг, гайгүй мөнгө олчдаг. Бүр өглөөд усанд хүртэл ордог шүү. Бас тэр урлагт их дуртай. Гайхалтай. Анхны болон дээр унтах албагүй штэ. Та зүгээр таньчихал да гуйж байна штэ. Жаалман чи их сайн хүү байна. Гэхдээ би арай л өөр юм хүлээж байсан юм. Та хэнийг хүлээж байсан юм? Ер нь бол таныг л юм шиг байна. Гэхдээ та энэ тухай мэдээгүй байна. Сайн сайхныг хүсье. Явцгаая. Та Колияга хамгийн сүүлд хараад удаж байна уу? Саяхан. Харин би удаж байна. Урд нь тэр ойрхон ирдэг байсан. Одоо ч завгүй ажил гэх юм. Та тэрэнд минь хүргээрэй. Өө тийм, элэг. Яг мартах төглөө. Элэг үхрих. Тэрэнд хэрэгтэй байгаа юм. Яг Эмил гэж бод. Тэр минь өвчтөй юм байгаа. Дамжуулна. Заавал дамжуулна. Танд баярлалаа. Би очиод дуусгачих. Баярлалаа.
болох уу? Ээж л дээ. Ээж гэдэг нь би дүнгэд сая Антон тийшээ орохыг харсан. Чи тийшээ орж болохгүй. Тэр чиний явуулсан захыг аваагүй ч яаж энд ирэх юм? Ээж та чинь яагаад Тэгэхээр тэр нэмэлт хүч дуудсан болж таарлаа. ээж та олон ангид хийдэх үзчихээ ээж. Ийшээ хардаа. Та энийг хаанаас авсан юм? Казирева чи юу? Светлана Семеновна таныг таргуу болсон байх шүү. Чи чинь ямар өдөр болчихоо вэ? Борхон минь гэж их айхтар томорсон байх шүү. Намайг тийш оруулж чадах уу? Тэр чинь вип штэ. Вип хэлгэн. Тэгэж ярих юм бол би Оросын холбооны улсыг гавьяат багшгүй шүү. Одож бай. Чи энд юу гэж байгаа юм бэ? Харин чи энд юу гэж байгаа? Би ажиллаж байна. Харин би амарч байна шүү дээ. Чи яаж ийшээ орж ирсэн юм? Чамаас чамайг юм нурсан цагдаа нар. Нааш гэж би чамайг барина да. Ээж би явмаар байна шүү дээ. Би чамайг явуулахгүй. Харин холдооч юм. Миний шиг Танд баярын минь төргий. Светлана Семеновна. Казирева нууц халахаан байдаг юм. Аль вэ дээ? Болё. На тарлаг босаар чинь бид хинээч гүсэхгүй. Минийхээр явъя. Гүцээ. Алуу. Хурдан суул та юугаа хийгээд зогсоод байгаа юм бэ? Мэ, натаа өмс. Миний хөө минь. Миний хөө. Ээж л дээ. Би яг амиа хорлох шахлаа. Зүгээр дээ би айхгүй байна. Би чиний мессежийг аваад чамд мөнгө явуулах гэж гүгээд. Ээж. Чи явуулсан биз дээ. 50 ээж тусламжийн дуутай мессеж авна. Тэдний хорин мөнгө явуулна. Явуулсан. Чиний ажилтай холбоотой ямар нэгэн зүйл тийм үү? Тийм ээ. Даваа гарагт Сан Мартин дээр очсон. Тэр надад чиний хийсэн бүх буруу зүйл чинь чам дээр ирнэ гэж хэлсэн юм. Ээж. Тааж хэлсэн ертөнц ийм бүдүүлэг гэдэгт итгэдэггүй. Бүдүүлэг штий. Чи надад наад хараал эзэн нууц ажилласаа гарна гэж амал. Чи минь надад ганцхан. Чиний зүрхний өвчин. Би тэсэхгүй шүү. Би тэсэхгүй хүмүүс. Тэсэхгүй. Ээж минь би танаас гойж байна. Амлж байна уу? Амлж гин үү? Амлж байна. Ядарчихлаа. Ээж минь дээ. Гүй та чинь бигүүж тагаа явж гисэн юм уу? Би уг нь хөөрхөн бол хэлгэж удсан юм. Ээж л дээ. Та яаж тэр машины учрыг олов? Надад нэг жаалхүү тусалсан. Жаалхүү? Тэр надад тусалсан. Чамтай маш адилхан. Хөөх? Дансанд 1000 рубль орчихлоо. Ээж, Мартин амны минь хөргий. Ээж, биднес ч байна. Юу гэнэ хүмүүс? Ээж, та доош хардаа.
Доош хар та. Та харж байна уу? Би юу ч харахгүй байна. Хар л та. Та доош хараач. Үгүй энийг надад юм уу? Тийм ээж. Энийг надад зориулсан юм уу? Ээж, Мартин яамны мэд сайн бариараа газарлаа шүү. Петка, Петя. Ээж. Хөөх. Маня. Харта. Манайхан газардчих шиг боллоо. Петя, хүмүн. Чи харсан уу? Би юу? Чи харсан уу? Би доошоо. Таяв гүүгээрээ яардаас ч очоод хий. Хой. Би газардчихлаа. Ээжээ. За гүүгээд очноо. Би энд байна. Ах минь би газардчихлаа. Та нар ч нэрээ. Үгүй нэр чи харсан уу? Чи яаж босох юм? Чи минь яаж юуны миний бүх минь? Хөл дээрээ сайн зогсож чадахгүй байна. Тасархай. Би бүр ивэс. За, хой. Асуулаагүй нүдэ нэрээ. Хахиад уу? За энэний дараа болж надад ямар ч гинти байлиг амар санагдахгүй байна. Нүдэ нэрэ 1 2 3. Энэ юу юм бэ? Юу юм гэж чигнөр тохирсон байж таа. Ах минь. Ой цаа би өнөөдөр баярын оройн цаг бэлтгэнэ. Ээж гисэн дээр ухаа. Ээж дээр. Химжигнэртэй байхад аав чинь юу чадаахгүй. Сонсооч. Гэхдээ надад ач нартай үзүүлэх бичлэг хийгээгүй нь харамсалтай л юм. Гоо яах вэ? Би ахаад нэг үсэрчих юм уу? Петя чиний дараагийн гард хизээ үлээ. Та нар чинь юундаа инээгээд байгаа юм бэ? Магадгүй эн чинь миний амьдралын хамгийн гоё билэг чинь билүү? Би харсан таныг. Ямар хөтэй юм бэ? Контрол нь хаана гэдэг юм бэ? Тэр чинь хаалганы цаана байгаа заа юу? Зэ антрагч минь би бүгдийг ойлгож байна. Гэхдээ танаа ээж чинь яаж юудын дээр ч гисэн бэ? Ээж гэдэг чинь ээж шүү дээ. Энэ авгаа бүр залхаачлаа байна. Тэр юу хийгээд байгааг хар да. Болгоомжтой гоо чи Би машин барьж чаднаа. чамайг яаж явдгийг чи харж байна л та. Би 2010 онд өрөмтөх авсан юм шүү. Эсвэл сигналаад үзэх юм уу? Ард бас л ээж чи явж байна. Ээж минь. Бодог минь муухай очихаг үстэй. Байзал да. Манайвар хийж байна штэ. Чүт хэрэгэж. Манай ээжийг л оролдож болохгүй шүү. Амжин. Гяс оролдоо. Чи чинь гэрэл дөхө хардгүй юм уу? Зогсон шүү. Чи бол хүчний байгууллагын төлөөлөгч. Юу? Гот, сумасара. Сумасара. Заяа. Алуу. Тэд нар тэр байна. Ээжээс хаа зайлах вэ? Нахан гэлэг гэж. Чадахгүй шүү. Зөөлөн. Энд ч бүр дандаа тэнэгүүд байдаг юм шиг байна. Яваараа. Тэдний араас. Айртэлд бидгийн чалхыг судруулж, эрт үргүүдэд хөргөдөг юм. Санаж явцгаа. Тийм үү? Моса навшнууд. Бэт. Алив, над гутлаа тайл. Юу? Тайлаад хаа гэж байна. Зэтлэрс байна уу? Та чинь яаж байна? Энд чинь чимээ ч юм штэ. Ээж минь мянган ногоо. Алив, нөгөөдхөө. Юмыг яаж мэдэх вэ? За, чи ингэж баригдгүй. Муу адгийн амтэн. Гутлаа өмсөө даач шүү. Цавада өмс. Хэрвээ сэрх юм бол наад гутлаараа яг ард дагдан зөхөөрөө. Би одоохон хүлээж байгаарай. Унжигра. Би энд байна. Гараа өргөд.
Унжиграа. Харин бүжигч минь чи наана зогс. Унжиграа. Яв. Цагтаа нар бас дээрээс нь ээжигээ татаж орвол. Унжиграа. Юу юм бэ ээж би ойлгохгүй байна. Дахиад харах хэрэгтэй штэ. Ээжийг чинь боох гээд байхад. Хүү минь ээ. Бо. Алю. Нэр ди. Тэрний тэв. Ээжиг минь тэв. Мадгийн амтэн. Хүү минь сайн байна. Ойлгосон шүү. Ээж чи буутай явж байна. Чи яасан уу? Тэгсэн чи яасан? Юу ч байхгүй. За танилццгаа. Энэ бол миний хамдрагч Козирова. Сайн байна уу? Намайг Ира гэдэг. Миша. Сайн уу Ира? Намайг Антон гэдэг. Сайн байна уу? Харин энэ хардаа. Энэ бол миний унжигар. Ээж та яаж Чи яа гэж бодсон юм? Баяр хүргэе чамд. Танд ч гэсэн баяр хүргэе. ээж баярын мэнд хүргэе танд. За би ингээд түрээдэрлээ ээж. Баярын мэнд. Мэдээж өмнө нь ирэх хэрэгтэй байсан юм. Дэгсэн би бас л завгүй. Ажил тагээд л боон боожигна. Би танд Мартин амны минь төрөх гэж эмнэлгээс яаж зугтаж байсныг минь санаж байна. Дэхэд би нэг совлогчаар гутал гадуур хувцас ахуулахын тулд тэрнтэй гэрэлнэ гэж амлаж явж билээ. Би тэрнийг санаж байна. Ингээд тааман байхгүй. Бас хүмүн шалбагнаас битгий өө. Эшиг бол шүү гэж хэлэгч шүү байхгүй. Хүүхнүүд олон байвч хэлэх хүн байхгүй. Учир нь тань шиг ахиж тань шиг хүн байхгүй болохоор тэр. Уучлаарай ээж. Сүлж орж иж явах шиг байна. Байна. Михаил сайн уу? Ашгүй чамтай холбогдлоо. Би зоогийн газар ирчихсэн чамайг хүлээж байна. Ирэх болж байна уу? Сансаж мартаагүй дээрээ хэлий. Миний картын дах мөнгө дуусчихсан. Чи мөнгө хийх юм уу? Чи намайг өрхөн байгаасаа гэж хүсэж байгаа үстэй. Йоо, уучлаарай. Би яаралтай явах ажилтай болчихсон юм. Би өөр хотод байна. Өөр хотод оо? Чи тоглоод байгаа юм уу? Чи өөр хүүхэн рүү явчихсан юм уу? Дэмэ. Ээж. Хэрвээ би хэзээ нэгэн цагт тань шиг нэгэнтэй уулзах юм бол та надад мэддэгдээрэй заа юу. Та надад дандаа тусалдаг байсан мэт. Ээж. Сайн байна уу?
Хөөе. Саша. Амттай байна уу? Хичээл нь ямар байна? Гайгүй дээ. Та шинэ цамаг бичиж байгаа мó? Тийм ээ. Одоо технологи хөгжөөд утсан дээрээ бүхэл бүтэн цамаг бичих боломжтой болсон. Хинч хэрэггүй. Бүр хинч хэрэггүй юм уу? Та энд юу хийж байгаа юм бэ? Ханийн цаас нааж байгаа мó? Тийм ээ. Одоо хинч ингэж сонингоор хийхэ болж тээ. Би тэгээд ээжийнхээ заснаар хийж үзье гэж бодсон юм. Мэдээж би тэрний үгийг илүү сонсдог байсан бол шүү дээ. Би танд туслах уу? Энэ худлаа. Тэгвэл юу нүний юм? Ойлгож байна уу? Амьдрал гэдэг бол хэцүү зүйл. Том болохоор бүгдийг ойлгоно. Үнэн гэвэл би чамд хайртай гэдг нь л үнэ. Тэр л үнэ. Тооны сайхан үг байна. Море видит сны, сумасшедшие мы до весны. Тают все секреты в мокрых сигаретах. Ты где-то рядом, я. Но море этим летом поделило все рассветы пополам. Небо этим летом сыплет снегом. Только море этим летом поделило все рассветы пополам. Небо этим летом не ответит нам. Гайхамшигтай дуу болжээ. Аавд таалагдах л байсан да. Чамайг аав чинь жинхнээс ингэж явуулсан юм уу? Ээж минь дэ ойлгож гин үү? Амьдрал гэдэг бол хэцүү зүйл. Та алдгаа юу? Танд бас өгдөг. Маргааш их ирчихсэн шүү. Хөөх нүүрэн дээр нь таах гарсан уу? Ойлгож байна уу? Дэгдэхээ хорвоо дээр өндөгнөөсөө гараад хамгийн анхаардаг хүн нь ээж нь. Хари. Явцгаая. Юу гэж? Хайр бол яг хамрын ханиад шиг санаандгүй ирдэг. Тэрнийг сараан цэцгээр хөдөлж явахгүй. Бас интернет ч олдохгүй. Тэр ирэндээ.
Заавал ирээд бидний хажууд байх болно. Би чамд амлаж байна. Бүгдийг мэдээж хуулцгаж. Бүгдийг биччихэж. Урлаг гэдгийг буруу биччихэж дээ. Дараа амтэн минь. Пүрэв гаргийн орой бүр би Enjoy бааранд очдог. Урлаг гэдгийг буруу биччихжээ. Би харсан. Харин тийм ээ. Ер нь ямар хамаатай юм. Уучлаарай, таны хэн гэдэг вэ? Михаил Юрьевич. Үгүй. Ээж минь намайг бага байхад Мишулёк гэж дууддаг байсан. Та сая юу гэсэн бэ? Уучлаарай, Мишулёко? Үгүй. Мишулёк. Мишулёк. Битгий оо. Ишиг болчих шүү. Сайн байна уу? Би таны хүлээж та онгоцонд орно. Сайн байна уу? Ээж минь аяархан. За ингээд сайн байна. Бүх юм сайхан болно. Москва газартлаа шүү, Мишулёк.
Би болох уу? Наадах чи юу вэ? Наал тийм үү? Үгүй дээ зүгээр. Наалтгүйгээр зүгээр. Наан чинь 30 мянга дутж байгаа. Мал байгаа биз. За тэр яах вэ? Хагаж өгөх нь биз. За, наан чи юу байгаа юм? Элэг. Исийн цав нь уу? Үхрийн. За тэр яах вэ? Баяр илсэн шүү чамд. Чи хаягаар нь энэ хүн одоо хаана амьдарч байгааг мэдээд өгч чадах уу? Колия гэдэг юм. За. Сурталчилгаан дээр юу гэж бичих юм? Глобийн хаяг байна. Ахаад бас юм нэмж үчих хэрэгтэй байна. Сонсож байна. Колинка чи юу? Чи яасан бэ? Ямар нэг юм болоо юу? Бүх юм зүгээр үү? Би танд дугаараа өгөхдөө нэг тоогоо буруу хэлчихсэн юм шиг байна. Та одоо шууд зөв дугаарыг бичээд авчих. За одоохон хүлээж өгөөрэй. За. 8. Хүлээгээрэй. 8. 909. За. 731. За. 18. Бичээд авчихсан уу? Ээж минь та над руу ярьж байгаарай. Санаа зовлгүй дээ. Хэрвээ ямар нэг юм хэрэг болвол заавал уцтаарай. За. Тэгээ Колинка, өөр минь чамда баярлалаа. Тэр чиний явуулсан барилгачин залууд чинь ч гэсэн баярлалаа. Тэр надад чамаас гээд мөнгө өгсөн. 30 мянга. Коля хүмүүн баярлалаа. Зүгээрээ ээж. Би чамд хэлэг өгөөд явуулсан чи идэв шүү. Заавал идэрэй. Надад амал. Тэр чамд авчиж өгсөн үү? Тийм ээ ээж. Авчирч өгсөн баярлалаа. За. Би яг одоо тань дээр очивол ямар вэ? Очих уу? Яваад очих уу? Тэг. Хүлээж бай чамайг. Хүлээж бай. За. Хүмүүн таслая. Зайланд хохирсон иргэдэд зөвлөгтөв. Бид таныг эргээгүй байгаа дээр эцэг эхээ эргээрэй. Төгсгөл. Тасалбаруудаа бэлтгэнэ үү? Ороор. Сайн байна уу? Тасалбараа үзүүлнэ үү? Та бүхэн тасалбаруудаа бэлтгэж бидэнд туслаарай. Та орно уу? Битгий гониглаарай. Сайн байна. Байна уу? Миний хүү юу? Суудал байна. Тийм ээ. Амжина. Үгүй яах вэ? Одоохондоо реклам явж байна. Уучлаарай. Баярын өдөр зааланд сулсуудл байна гэж юу? Гэхдээ байгаа. Та ороод харж болно. Хар. Ээж. Та зааланд ороод ирэхгүй юу?
Таныг дуудаад байх шиг байна. Виктория Владимировна. Та орол доо. Ээж. Би таны ачаар багасаа л кино үзэх дуртай. Би манай гэрийн хажуудах кино театрын хуучин сандлын хягтнаа нээгдэж буй хөшиг. Бас дэлгэцээр үнсэлт томоор гарах үед та миний нүдийг хэрхэн хаадаг байсныг санаж байна. Харин одоо би өөрөө өөрийн анхны богино хэмжээний бүтээлээ хийсэн. Тэр нь таны тухай бөгөөд ер нь бүхэл ээжүүдийн тухай байгаа юм. Энэ баярыг тохиолдвол надад энийг киноны өмнө гаргахыг зөвшөөрсөн юм. Энийг маш олон үзэгчид харна гэдгийг би ойлгож байгаа ч надад хамгийн дотны хүндмэн таалагдах чухал. Танд шүү ээж. Өнөөдөр энэ таны судал Виктория Владимировна. Таны хоол дандаа хамгийн амттай нь бүгд шүү. Биднийг хамгийн шилдэг нь байхад санаа тэмцавдаг. Бас хамгийн шилдэг нь бид биш байх үед ч мөн адил. Таны хувьд хүний хүүхэд гэж байдаггүй. Хэрвээ бид алдагдсан байсан ч та нар биднийг заавал олдог. Хэдий бидний үйлдэл адилхан байдаггүй ч гэсэн та бүхэн бидэнтэйгээ өмнө нь ч бас дараа нь ширдэг. Та бидний чухал биш гэж боддог байсан зүйлийг хадгалдаг. Та нар бидний хувийн амьдралд орж ирээд асуудал үүсгэдэг. Та инхэ болсон ч байсан ахаад л асуудал. Та нар бидэнд юу сайхан бэ гэдгийг тодорхой мэддэг. Тэгээд бидний гэртэж бас өөрийгөө эзэгтэй мэт боддог юм. Та гэр бүлдээ юугаараа ч юм тэр хүн биш байж таардаг. Гэхдээ зөвхөн бүгдд нь чухал зүйл бол биш. Бид өвдөлт мэдэрч байхад та нар илүү их өвддөг. Гэхдээ та нар минь дандаа хажууд байж оронд нь юуч хүсдэггүй. Гүй яах, их жоохон юм байж магадгүй юм. Ээжүүд зүгээр л биднийг хүлээдэг. Море тонет лето, море видит сны, сумасшедшие.